JCI Impact салбар байгууллагын 2020 оны жилийн тайлан. JCI Impact салбар байгууллагын 2020 оны удирдлага импакт 11 эрэгтэй, 10 эмэгтэй, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа. JCI Impact салбар байгууллага энэ жил 63 гишүүнтэй болж тогтвортой өсөлтийг хангаж байна. Төсөл хөтөлбөр. Тогтвортой хөгжлийн 4 зорилгод нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Улаанчуудын хогийн цэгийн орчимд амьдардаг сургуулиас завсардсан эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсрол эзэмшихэд туслах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хөгжүүлэх зорилготой Redstone төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Сургуулийн орчин дахь эрсдлийг бууруулах зорилготой миний мөрөөдлийн сургууль эсэ бичлэгийн уралдааны үр нөлөө үргэлжилж байна. Бид эмзэг бүлгийн 80 хүүхэд болон тэдний гэр бүл мөн эсэ бичлэгийн уралдааны шилдэг 18 хүүхдэд хөгжлийн боломж олголоо. Найзтайгаан хуваалцсан аянг эхлүүллээ. 20 сая төгрөгийн хүнсний тусламж үзүүллээ. Албан байгууллага иргэд залуучуудтай хамтарч 27.5 сая төгрөгийн ханд босгож төсөл хөтөлбөрт зарцуулаад байна. Гишүүдийн шинэ санал санаачлагыг дэмжиж нөлөөллийн платформыг шинээр хэрэгжүүлж эхэллээ. Салбар байгууллагын гишүүд аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, хувь хүн, залуучууд нэгдэж төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ. JCI Монгол байгууллагын мэтгэлцэн элтгэх урлагийн 12 дугаар тэмцээнийг JCI Impact салбар байгууллага Эрхэт Монгол медиа групптэй хамтарч амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнийг цахим хэлбэрийг хослуулж бүх гишүүдийг үзэх боломжоор хангаж TV8 телевизийн эфирээр шууд дамжуулсан нь шин шийдэл бөгөөд анхдагч нь болсон юм а. JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн цахим актен болон мэтгэлцээний тэмцээний англи хэлний төрөлд тус бүр 3 дугаар байр эзэллээ. JCI Impact 2020 оны онцлог зарим үйл явдлууд. 2020 оны боордын санаачлагаар төслийн 138 хүүхдийг баярлуулж шинэ жилийн баяр хамтдаа тэмдэглэв. Шинэ оны эхний нарыг хамтдаа угтан авлаа. JCI Impact салбар байгууллагын 2020 оны ерөнхийлөгчийн зүүлсгэл хүлээн авах ёслол 16 дугаар дунд сургуулийн спорт заланд архигүй орчинд тэмдэглэв. Гишүүдийн хамтын ажиллагаа нөхөрлөлийг бий болгох арга хэмжээг зохион байгууллаа. Redstone төслийн хүрээнд харилцаа хөгжил төвийн сургуулийн хашаанд мод тарилаа. JCI Eco салбарын залуу ой төсөлтэй хамтарч хэрэгжүүллээ. Миний академи хагас жилийн тайлан бүх гишүүдийн хурал амжилттай боллоо. Impact салбар байгууллагаас эгч дүүсийн барилдлагатай салбарт амны хаалт ойж хандив бэлэг өглөө.